жилийн гүйцэтгэл бол ерөнхийдөө хангалтгүй гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. 25 оны одоо жишээлбэл төлөвлөгөөний хэрэгжилтийн гүйцэтгэл дунджаар 61% байна. Тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5%, хөтөлбөрийн үр дүн 57.1% биелсэн гэж байгаа. За, хяналт шинжилгээ үнэлгээнд хамрагдсан 326 төсөл арга хэмжээний тал нь буюу 161 нь 85%-аас доош гүйцэтгэлтэй дүгнэгдсэн байна. За, 27 оны төлөвлөгөөнд энэхүү гүйцэтгэлийн сул байдлын шилтгааныг тодорхой арга хэмжээгээр засах механизм бол хангалтгүй тусгагдсан байна гэж үзэж байна. Тэгэхээр яагаад гүйцэтгэл доогуур гарсныг тус бүрт нь шалгаад бодиттой залруулах хийх арга хэмжээг 2027 оны төлөвлөгөөнд тусгах хэрэгтэй, энэ талаар юу бодож байна гэж нэгдүгээр асуумаар байна. За, хоёрдугаарт 25 онд 326 төсөл арга хэмжээнээс 107 төсөл арга хэмжээний санхүүжилт нь улсын төсөвт тусгагдаагүй, 39 төсөл арга хэмжээний их үүсвэр тодорхойгүй байсан. За, 9.2 их найд төгрөгийн санхүүжилтийн бодит гүйцэтгэл зөвхөн 5.4 их найд буюу 58.8% байсан. 27 оны төлөвлөгөөнд болохоор 15.3 их найд төгрөгийн 310 төсөл арга хэмжээ тусгасан нь нэлээд том дүн байна. Тэгээ бодит санхүүгийн чадах улсын төстэй уялдаа дутмаг байх эрсдэлтэй гэж харж байна. Энэ талаар асуулт асууя. Ер нь бол санал гэвэл тус бүр төсөл арга хэмжээний санхүүжилтийн их үүсвэрийг батлагдсан gaachсан байдлаар нь тусгах их үүсвэр нь тодорхойгүй гэсэн статустай төслийг бол хасах ийм саналтай байгаа. Гол санал маань. За, мөн одоо ажиллах хүчний оролцооны түвшин сүүлийн 5 жилд баг өөрчлөгдөөгүй 54.4% байна. Эмэгтэйчүүдийн хувьд шүү. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо. За, эрэгтэйчүүдийнх болохоор 70.8% байгаа байхгүй юу? Тэгэхээр нийт ажилгүйдлийн түвшин буурч байгаа боловч тогтворгүй байгааг хэрхэн одоо шийдэх ийм төлөвлөгөө энэ онд эх онд тусж байгаа вэ? 24 онтой харьцуулахад ажилгүйдэл одоо буурч байгаа юм шиг боловч 23 оноосоо бол өссөн ийм дүнтэй харагдаж байгаа шүү. За, эрүүл мэндийн даатгалын сан, эрүүл мэндийн сайд байна уу? Сангийн талаар бас асуулт байгаамаа. Бид нар бүгдээрээ мэдж байгаа 24 онд төр хариуцах хэрэг даатгалын сангийн орлогын 16.8%-ийг бүрдүүлж байгаа мөртлөө зардлын 41.9%-ийг бол хэрэгжүүлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 3% эрүүл мэнд зарцуулагдж байгаа. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө нь болохоор энэ зарцуултыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүргүүлэх үр өгөөчтэй гэсэн бас ийм дүгнэлт санал байна. Тэгэхээр энэ тал дээр эрүүл мэндийн сайдаас асуулт асуумаар байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг бодлогын эрс шийдлэр өөрчлөх, реформ хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Их хурл дээр бас ажлын хэсэг гарч исэн. Энэ байдлын талаар бас асуулт юу болж байна. За, засаглал авилгалтай холбоотой асуултуудыг өмнөх гишүүд нэлээд асуусан учраас энийг алгасъя. За, статистик мэдээлэл бол нэлээд хоцрогдолтой гарч байна. Тэгэхээр бүгдээрээ нөгөө өмнөх төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүн дүгнэхэд жоохон хэцүү, цаг хугацааны хувьд хоцрогдолтой байгаад байна. Тэгэхээр бодлогын зорилтод үзүүлбэрийг жил бүр хэмжих боломжтой шуурхай статистик тогтолцоог бий болох арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн юм саналыг бас оруулмаар байна. Асуулт биш. За, шадар сайд энэгүй хоёр хариулъя. За, олон гишүүн дээр энэ гүйцэтгэл дутуу гараад гарсан тухай ярьлаа. Тэгээ бид нэр өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ бас нэг эргээ сануул. Тодтголууд хийсэн. Тодтголтой холбоотойгоор бид нэр нөгөө төсөв хөрөнгө оруулалт тэл хасаад наашин цааш нь болгоод байсан болохоос биш. Энэ төлөвөөгөө ерөөсө тодтохоог орхио яваад байсан. Энтэй холбоотойгоор төлөвлөгөөний хэрэгжилт чинь гэж унж гараад байгаа. Нэгдүгээр том суурь шалтгаан. За, хоёрдугаарт байнгын орон дээр гишүүд янз бүрийн санал гаргадаг. Техник эдийн засгийн үндэслэлгүй, үр ашигын тооцоолгүй, судалгаагүй баахан төслүүд нэмсэн. Энэ болгон чинь хэрэгжээгүй хасагдсан. Ер нь хууль нэлээд шангарчихсан цаашдаа ер нь энэ бодлого төлөлд дандаа техник эдийн засгийн үндэслэлтэй хэрэгжигдгүүц энэ хэмжигдэх нь гол шалгуур үзүүлэлтэнд хангаж байгаа ийм төсөл хөтөлбөрүүд л явна. 5 жилийн хөтөлбөрөөр нэлээд чангатгаад бид нар хөтөлбөрүүдэд баталсан энэ хүрээндээ л ажиллана. Одоо нэмж ямар нэгэн уран сайхан хийх болцоо байхгүй болж байгаа.
Энэ маань өөрөө сая энэ бодлогыг ийм дутуу гүйсгэлтэй, уялдаа муутай харуулад байгаа зүйл энэ шүү. Одоо энэ болгон ингээ засагдаад эрх зүйн орчин чангараад ингээ яваад байна. За ажиллах хүчний асуудал дээр. За нийт хүн ам маань 3.5 сая хүн ам байгаа. За үүнээс ажиллах хүчний оролцоо манад нийт хүн амын 66 буюу 2.4 сая хүнийг хөдөлмөрийн насных гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 59 ажил хийж байна. 3 нь ажил хайж байна. 38 нь ажил хийх боломж сонирхолгүй буюу ахмад наснууд за тэгээд төрөл бүрийн оюутан гадаад оршин сууж олон үзүүлэлтүүд байна. Тэгээ манайх нь хөдөлмөрийн ажил хүчний оролцоо 63% хүрээд байгаа нь энэ бас муу үзүүлэлт биш шүү. Ер нь байгаа хүн бид нар хүнийхээ ажил хүчээ бүхий салбарт үндсэндээ дайчлаад дуусч байна. Бүхий салбарт мэрэгжилсэн ажил хүчний дутагдалд орж эхэлж байна. Ийм бид нар гадаад ажил хүчний асуудлыг бас хөндөх цаг болсон. Нэгэн дотоодоосоо бид нар ханх болцоо хязгаарлагдмал байна. Эдийн засаг маань тэлээд байна шүү дээ. 2001 он 1 тэрбум доллар эдийн засгийн өндөр 25 тэрбум доллар эдийн засаг өсчөөд байна. Энэ хэмжээнд хүн амч өсч чадаагүй. Хүн ажил хүчний хүрэлцээ одоо бүхий салбарыг хамарсан юм асуудал үүсэж байна. Тэгэхээр энэ зорилтын хүрээнд бид нэг 40 гаруй мянган ажлын байраар нэмэгдүүлэхэд ажил хүчний оролцоо 65% хүрээд дэлхийн дундч руу гараад ирэх. Тэгэхээр бид бол байгаа нөөцийг сайн дайчилж байгаа. Монголд бол ажилгүйдэл тун бага байгаа шүү. Сайн дурын залхуурал харин нэлээд өндөр байгаа. Ажил хийх хүсэл дур сонирхолгүй улсуудын хандлага бас нэлээд байгаа энэ тооцоо гардаг. За